Хэлцүүлэхдээ тавтан морилно. За өнөөдөр бид байрны залилан гэсэн сэдвийг сонгож авч байгаа. Монголчуудын залуу гэр бүлийн мөрөөдөл нь өөрийн гэсэн орон байр сууцтай болох ийм Монгол мөрөөдлийг тээж бүгд хөдөлмөрлөж байгаа. Хотын зээлд хамрагдах юм бол тэр нь одоо их баяртай хазтай мэдээ болдог ийм. Гэтэл харамсалтай нь байрны залилан бол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. За ковидын жилүүдэд энэ илүү хурц харагдсан гэсэн одоо судалгаа байдаг. Гэхдээ үүний эсхийг нь мэдэхгүй. За алтан бус мэдээллээр бол энэ байрны залиланд хохирсон иргэдийн тоод дамаа явсараа 70 мянгаар одоо хэмжигдэж байна гэж хохирсон иргэдийн одоо холбоо гэсэн төрийн бус байгууллага бол онцлоод байна. А улсын хэмжээнд цагдаад байгаа мэдээллээр бол залилах төрлийн гэмт хэрэг бол сүүлийн 3 жилд 31 мянга бүртгэгдсэн гэсэн ийм статистик мэдээлэл гараад байна. Энэ тоонууд юм шиг сонсогдож байгаа боловч ардаа бүгд хүн өрхийн амьдрал, салалт, цаашлаад хүний эрүүл мэнд санхүү, насан туршийнх нь хурааж хуримтлуулсан мөнгө төгрөгийн асуудалтай яригддаг. Тэгэхээр бид яг одоо үлсгэлэн зарлаад байгаа Монтобүрт компаниас болоод хохирсон иргэд за цагаан хаалга буюу одоо яармагт баригдж байгаа гэсэн энэ хоёр компанитай холбоотой хохирогчийг за мөн төрийг төлөөж цагдаагаас төлөөлөв гих мэт зочдыг уурснаар энэ удаагийн хилцүүлгээ нээж байна. Манай студид ажиллаж байгаа зочдын мэдээлэлд анхаарлаа хандуулна. Хуульч мэргэн цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалах хэлцэн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Ууган Баяр. Өмгөөлөгч Хандармаа. Үйл хөдлөлийн дээвэр холбооны удирдах зөвлөлийн гишүүн Уянга. Цагаан хаалга цогцлбор хотхны гишүүдтэй үйлчлэх төрийн бас байгууллагын тэргүүн Хорлмаа. Монтебүрт хотхны хөхтийг тотхны захиалагч Ариун Сүхнар оролцож байна. За Монтобүрт компаниас болоод одоо хохирчод байгаа иргэн наран цэцэг бол урилга хүлээж авч студид ирсэн. Гэхдээ 9 хоног үлсгэлэн зарсны улмаас биеийнх нь байдал хүнд байсан учраас студид орж ирж одоо суулгахсангүй болшгүй одоо эрсдлээс сэргийлээд манай доор студид байгаа бидэнд одоо үгээ бол дайсан. Монтобүрттэй холбоотой одоо цаг үеийн яг эд өрнөд байгаа учраас ариун сүхээс тодруулъя, орой минь төргийа. Таны тухайд одоо энэ компанид хэдэн онд хэдэн сая төгрөгөө яаж олсон мөнгөө өгч гисэн байгаа вэ? Нөхцөл байдал яг ямар вэ? Би болохоор 23 оны 1 сар захиалга өгсөн. Тэгээд би өөрөө болохоор нэг 150 сая төгрөг захиалга өгсөн байхгүй хоёр байр зов төлөлтөөр. Тэгээд тэр 150 сая төгрөг би одоо яаж олсон бэ гэхээр би одоо өөрөө Солонгос 5 жил ер нь ингээд ажиллаж байгаад ингээд ирсэн. Тэгээд тэрийг болохоор тэр 150 сая төгрөг одоо өдөржингөө одоо бараг өдөр алгасаагүй ажиллаад миний хураасан мөнгө байхгүй. Тэгээд тэр мөнгийг би одоо ингээд ирээд Монголдо ингээд сайхан амьдарчээ. Одоо би өөрөө бас нялх хүүхэдтэй. Тэгээд тэр хүүхэдтэй бас орон байраа ингээд ер нь үлдээ те. Одоо ингээд залуу хүн байна. Энд чинь гоё биднээс одоо ер нь бол байр машин л болчиход байна шүү дээ мөрөөдөл. Тэ. Байр машин тэгэл би одоо байраа ямар ч ихний ялж ингээд авчээ. Тэ. Дараа нь ингээд машин тэрэг бүх ингээд болно. Дараа ингээд Монголдоо ингээд ажиллана. Монголдоо амьдарчил гэж бодож энд ирж байгаа шүү дээ. Тэгээд би зүгээр нэг хүн одоо ингээд 150 сая төгрөг одоо ингээд захиалаад ингээд өгчлөө тэр хүн одоо 1 жил гараа ингээд ямар ч ингээд тий ямар ч юм байхгүй зүгээр хоос нөх харуулад ингээд бидрийг ингээд орхицсан. Тэгээ одоо тэгээд ямар ч тэгээд одоо ингээд Монголд ингээд амьдрах хүсэлгүй болчихлоо. Тэгээд одоо ингээд цаашдаа одоо би дахиад гадаад очиод тэр мөгийг дахиад хэдэн жил ажиллаад тэгж хураах бай тий. Айгүй амар тийм сэтгэл зүйн бас ингээд хохиролд орж юм. Одоо танай байрнаас гээд хичнээн үлсгэлэн зарлчихсан байгаа л. Тийм манай байрнаас гэвэл одоо 10 дун 9 дэх хоног дээр үлсгэлэн зарлал явж байгаа байхгүй. Тэр хүмүүс чинь ингээд дотор нь бүр айгүй хэцүү хүмүүс. Эхний өдөр 2 дахь өдөр дээр нэг хүний даралт бүр 200 хүрсэн. Тэгээд тэнцээс болохоор бас үргэлжлүүлэх боломжгүй гэсэн 6 он байгаа байхгүй. Тэр хүмүүсийн шаардлага болохоор бид нар одоо бид ямар ч асуудал гарсан хамаагүй. Бид нар одоо заавал энэ мөнгөө ингээд авчиж одоо ингээд явнаа. Бидний үр хүүхд ингээд цаана хүлээж байгаа. Ингээд тэр хүмүүс чинь бас ингээд түрээсийн байраар явж байгаа бас 4-5 хүүхэдтэй хүмүүс байна. Тэгэл яг тэр тухайн байдал ингээд харахад бол ингээд амар зүрх хөдөлмөр. Хүнд нөхцөлд үргэлжилж байна тий. За цагаан хаалга цогцлбор хотхоноос төлөөлөлсөн байна. Энэ өдрийн та өөрийнхөө одоо тулгамдаад байгаа асуудлыг манай үзэгчдэд товч мэдээлэл өгч тий. Таны тухайд одоо ямар асуудал вэ? Бидний хувьд цагаан хаалга цогцлбор 2018 оноос 2024 он тий 7 жил болчихж байгаа. Иргэд 100% төлбөрөө төлцсөн.
За бидний хувьд нодлон бас яг энэ зарчмаар монтой бүрд шиг ингээд өсөглөн заргалсан талбай дээр суулт хийсэн. Ингээд төр засаг минь та нар юу хараад байгаа юм бэ? Иргэд чинь өнөөдөр ингээд бодит амьдрал дээр тэнцээд байна шүү дээ. Ад жаргалтайтай өнөөдөр энэ хүүхдүүд өсөглөн зарлаагүй. Би ад жаргалтайтай өнөөдөр энд ингээд иргэдийн төлөө доо хоолойгоо өргөө явж байгаа юм шээ. Бидний хувьд яагаад би энийг амар хатуу хэлмээр байна. Бид нар бүх албан газар тий ерөнхийлөгч ч өгсөн, засгийн газар ч өгсөн, зандан шатар дарагт ч өгсөн, нийслэлийн засаг дарга сумын газрыг ахад ч өгсөн, нийслэлийн засаг дарга одоо Нямбатар тий дарга байна. Хууль зүйн сайд байхад нь хүртэл өгсөн. Тэгээ яагаад иргэдийг өнөөдөр хүртэл ингээд ямар ч тий гаргалгаа авахгүй эн чинь жил гарan болцсон юмыг яга ингээ авч хэлцэхгүй байгаа юм бэ. За хаавал дүүргээс одоо авууштай сайн талын бэ бас ярэ. Хаавал дүүргийн сумын газар даргын ажлын хэсэг ямар ч үр дүнгүй байсан. Тэгэхэд манай хаавал дүүргийн алдар чухлын дарга маань Агийн 339 захирамж гаргаад иргэдэд татаж авсан. За иргэдэд авсан гэдэг нь авдгийг нь яаж байгаа юм гэхээр иргэдтэй гарц гаргалгаа хайсан манай засаг дарга. Энэ дээр хин нөлөөлж байгаа. Би одоо сайн талыг хэлмээр байна. Муу талыг ярмаар байна те. Дандаа юм чи хоёр одоо хэдэн зуун хүний асуудал ярьж байгаа. Энэ чинь 4-5 мянган иргэний асуудал ингээ яригадаад тахад өнөөдөр төр засаг үнэхээр дүлээ юм. Танай барилгын явц ямар байна? Та зургтай бид нар болохоор ингээд жагар төлөөлөгч маань мундаг. Жагар одоо иргэдийн төлөө дуу хоолой болж байгаа энэ Монгол улсад нэрээ ганцхан төлөөлөгч байт юм уу? Монгол улсын хэмжээнд 845 хүн байдаг гэсэн. Бусд нь бол наашаа гисэнгүй. Наашаа гисэнгүй. За засаг дарга маань бол өстой боломжоор явж байгаа. За анх саран гэрэл гишүүн маань гэдэг. Одоо яг хаавлаас гарч ирсэн яг ингээл алдар захирлаар саран гэрэл гишүүн жагар маань одоо хин яг бодис зүйл дээр явж байгаа гэхээр манай жагар төлөөлөгч алдар чухлаа хоёр маань ингээд өдөр шөнөгүй бидэрт ингээд тусалгаа өгөөд хэдэн төгрөг өгсөн бэлээ? За миний хувьд болохоор ингээд 200 эдэн сая өгсөн. Бас л яг адилхан залуу насндаа Солонгост очиж ажил хийж хөдөлмөрсөн Монголдо ирээд дахиад л би хар хорин зах дээр одоо лангуу ажилуулдаг байсан. Ажил аягаал хөдөлмөрсөн. Өөрөө гоо сайхан ажилуулсан. Ингээл аль болох сайхан амьдралын төлөө гүйсэн. Тэгтэл эргээд өнөөдөр нэг лөөрчнөөс болж би ингээд амьдралынхаа бүх одоо ад жаргал, эрүүл мэнд, сэтгэл санаа, хүнд итгэх итгэлээ хүртэл алдчихж штеп. Энэ байж болох асуудал юм уу? Тэгэхээр би одоо хин тандаж хэлмээр гэхээр Монгол улсын ерөнхийлөгч бидний хамгийн том аав тий хүүхдүүд чинь гудамжинд гарчаад байхад та өнөөдөр засгийн газрын орноор шийдэж болохгүй байгаа юм уу? Эсвэл одоо төр засгийнх нь нийлээд луур шийдсэн юм уу? Би бол хардчихээн. Хардах хэрэгтэй шүү дээ тийм үстэй. Яагаад одоо ингээ яриад тахад ингээд одоо бид нар барилга барьж байгаа сайхан бид нар гүйцэтгэх захирлын эрхийг авцсан. Энэ хүн маш их өртөө, маш их хүмүүсийг хохироцсон. Одоо манад 120 дэ айл байна. Эднэрийн 120 дэ айл нь 50 хэдэн айл нь баринд ороод 50 хэдэн дахиад гудамжинд гарна. Тэгэхээр энэ дахиад энэ 7 жил үргэлжилсэн юм хинч хаана хохироод явж байгааг мэдэхгүй. Тэгэхээр Монгол улсын иргэдийг би бас сэрэмжтэй байгаарай. Одоо асуудлыг бас маш сайн нэгтэлдэг байгаарай. Хууль дээр би одоо юу гэж ярмаар юм гэхээр хууль дээр бид нар нээлттэй баймаар шүү. Би одоо компани захиалахад би тэр хүнийг судлаад өнгөө өгдөг баймаар шүү. Тэгэхээр манай Монгол улсад би ингээд бүх чиглэлээр нэг мухардсан байхгүй юу? Мухардаад тэгээ танаахныг өнөөдөр ингээд хилцүүлэгтэй өрсөнд маш баярлж байна. Та судлаа гэдэг юугаа та дараа нь дэлгэрүүлж ярьж өгөөрэй гэж хүсэж байна. Баярлалаа. Өмгөөлөгч хуульчдын төлөөлөл ирсэн байна. Залилах төрлийн юм гэмт хэрэг яваад 7 жил яваад юм олж чадахгүй байна гэд хэлсэн шүү дээ. Процесс нь өөрөө хэр юм төвөгтэй гэмт хэрэгт орд юм бэ? Мэргэн хуульчаасаа тодруулъя л да. Одоо хүмүүс ингээ гомдол өгдөг цагтаар шалгаж гинэ яваал гэдэг. Одоо процесс нь тийм байх мэдэхгүй. Гэхдээ энэ хүн бол хохирлол барагдуулж авах сонирхолтой. Хүн шоронд хийх сонирхолтой хүн хохирогч дунд байхгүй байгаа гэдэг тийм. Энэ ямар төрлийн одоо онцлогтой гэмт хэргийн хуулийн орчны та манай үзэгчдэд ярьж өгч одоо яг байгаа бодит нөхцөл байдал. Яг уу удаашралтай явж ийн гэдэг иргэд бол байнга л гомдолтой зөвхөн залингийн эргэлтгүй босоод хэрэг дээр. Гэвч нэгдүгээр энэ чинь өөр олон оролцогчтой хэрэг. Тухайн оролцогч болгоноос, сохирогч болгоноос гэрчүүдээс мэдүүлэг аавна гэдэг нь өөрөө мэдээж маш их цаг хугацааны асуудлаар нэг хоёр оролцогчтой иргэд дээр ч хүртэл удаж байгаа шүү дээ. Тэр нэг талаас нөгөө талаас бас л одоо саяны хүний хэлдэг шиг төр засгийн зохион байгуулалт албаны бүтцийн хүний нөөцөөс хамаарат хэрэгүүд маань өөрөө бас их удаашрдаг. Яагаад тэгэхээр нэг мөрдөгчдөр одоо 20-30 иргэд байхад тэр гом мөрдөгч ямар нэг ачааллгүй төрөн шуурхах ажиллах боломжтой гэж тооцлоо гэхэд нэг мөрдөгчдөр 200-300-аараа хэрэг байхаар тэрийг шийдвэрлэх нь өөрөө тухайн мөрдөгчийг, прокурорыг, шүүхийг буруутгахад аюу хэцүү байхгүй. Тэр одоо энэ нь бол эмэгтэй ялангуяа эмэгтэй мөрдөгч, эмэгтэй прокурор бол баг нөхөртэй байх хэрэггүй шүү дээ. Хагас бүтэнцэнгүй л ажиллаж байгаа. Тэгэл яг хэргийг бол нэгээс 3 сараар сунгаж явдаг. Голдуу бол прокурорын шийдвэрээр 1 сар сунгаад явна. Гэтэл өмнөх хэрэгүүдэд дийлэхгүй явсараагаал дараагийн
хэргийнх нь хугацаа дуусахад нэг 2-3 хоног 4-5 хоног үлдэхэд тэр хэрэг рүү ажиллагаа хийх боломжтой болж ирж байгаа байхгүй. Тэгэхээр хүний нөөц нь өөрөө цагдаагийн байгууллага бас зүгээр сонссон албамус тооцоогоор хэлэх 1500 орчим хүн дутуу байна л гэж дахиад одоо гарнаа л гэж энэ хүмүүс нь улс орн чинь өөрөө ийм нөхцөл байдалтай байгаа учраас ажиллах хүн ч олдохоо байсан ш. Төрийн байгууллагад цагдаач бодит байдал нь бол бодит байдал. Тэгэхээр тэрэн дээр шууд л одоо та нар ажиллахгүй нь буурдах хэцүү. Өмгөөлөгч Хандармаа ус тодруулын орой мэд рүүгээ энэ төрлийн кейс дээр ингээд ажиллаж байхад ямар юм шалтгаан нөхцөл илүү ингээд мэдрэгдээд процесс нь одоо юу нэг төвхтэй байгаад өмгөөл хийж байгаа хүнд юу нэг хэцүү ингээд санагддаг юм ажлын арга зүйг явж байгаа. За энэ төрлийн гэмтэрэг дээр одоо ихэвчлэн одоо иргэд мэдээж хохирлоо гаргаж авах хүсэлтэй байдаг. Хамгийн түрүүнд хамгийн гол нь хүмүүс яагаад энэ төрлийн хэрэгтэр хохирогч болоод байна вэ гэхээр эхний ээлжинд тухайн компаниас судалдаггүй те тухайн компанийнхаа туршлагыг судлах хэрэгтэй, гэрээгээ уншиж танилцах хэрэгтэй, тухайн барилга барих зөвшөөрөлт юм уу, тухайн газрын зөвшөөрөлт юм уу. Би одоо энэ гэрээ хийж байгаа хүн маань үнэхээр энэ компани одоо захирал юм уу, эсвэл наагур нь борлуулагч юм уу те энэ төрлийн гэмтэргийн одоо гарах шалтгаан нөхцөл нь янз байгаа. Наагур нь борлуулагч нар хүртэл одоо тий би энэ компани асуудлыг бүрээ хариуцнаа гэд гар үсэг зуруулад мөнгө авахад явцсан тохиолдол байна. Туслан гүйцэтгэгч компани бас дунд нь цалгартуулж орхих тохиолдол байна. За үндсэн компани өөрөө ямар тохиолдолд ихэвчлэн одоо иргэдийг хохироож ийнө гэхээр тухайн одоо барилгаа барихгүй одоо банкнаас зээл авчдаг, барилгын суурь босгонгуудаа банкнаас зээл авчдаг. За мөн барилгаа эхний барилгаа дуусгаагүй жийж дараагийн барилга руугаа ордог. Энэ тэнд ингээд одоо зүгээр нэг араан босгосон төдийд ингээд яваад мөнгө хөрөмтлүүлээд мөнгөө эсвэл өөр тийш нь үрч яваад идэг. Тэгээд иргэд ингээд мөнгөө буцаагаад олоод авъя гэхээр хаанаас олж авах вэ? Нөгөө барилгын компани тэнд ч хөрөнгө оруулалт, энд ч хөрөнгө оруулалт. Тэгээд аль нь ч боссон юм байхгүй. Тэгээд тухайн барилгын компани дээр ямар ч хөрөнгө их үүсэр байхгүй болцсон. Тийм учраас иргэд ингээ хохирлоо гаргаж авах хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Хөрөнгө одоо хохирогчдоос асуучих кейс дээрээс нь. Одоо ингээ цагдаад гомдол өглөө гэж явангууд одоо тэр хүний хөрөнгийг нь зарцааж авах ч юм одоо үнэхээр заллий гэж бодсон бол хөрөнгөө олж бусдад шилжүүлэх гэдэг юм үйлчлэг санаатай бусаар хийгдэж байгаа. Танаа кейсүүд дээр одоо юмаа ингээ буцаагаад олоод авъя гэхэд хэр төвхтэй байна. Одоо эздийгээ олж авч чадсан уу ч гэдэг юм. Эздийгээ олоод авахаар одоо өгчгөр юм байх уу? Бас л ингээл өсвөлэн зантаа эздээ ингэсэн. Ийм барилга байсан. Одоо энэ барилга дээр одоо би бас үл хөдлөхийг ярьчмаар байна. Ийм барилга дээр яагаад 500 хүний амьдрал 4000 хүний амьдралыг нэг гарын үсгээр шийдчихэж байгаа. Энэ хизээ ч энэ барилга 70-80-90% биш байгаа байхгүй юу? Одоо үндсэндээ бидний авсан юугаар кейсээр одоо манай дээр яг барилгын инженер хүн ажиллаж байгаа манай хохирогч гэж. Тэгэхэд энэ бол 50% гэж байгаа. Одоо бид нар цаашаа 50% хийх гэж шүү дээ. Хяналтын барилга хот байгуулалтын яам. Барилга байгуулалтын яам байх ёстой мэрэгжлийн хяналт гэдэг. Тэр чинь татан богдоод хот стандартын төв. Энэ хэрвээ одоо энэ барилга барьж байгаа гэдэг компани дээр хяналт тавих ёстой байхгүй юу? Энд чинь Монголын 5000 иргэний амьдрал шийдэх гэдэг чинь энэ хүн. Тэрнээс хин дуртай хүн нь очиод барилга барьдаг биш байхгүй юу? Одоо хэлж штэ өмгөөлөгч болохоор иргэд маань өөрөө судлах хэрэгтэй. Ингээд тэр хүн ингээд компанийн захирал муу юм уу гэд яг судлах боломж одоо байдаг уу? Монгол улсад тийм судлах боломж байдгүй. Би одоо ингээ яг тэрийг чинь бас би дотродор батлуулъя те компанийн дансанд хий гэхлээр би банкнаар очиод би тэр энийг барьцаан тавьсан уу гэж би шалгах надад ирэх байхгүй хувийн нууц гэд. Тэгэхээр барилгын салбар тогтолцоондоо энийг оруулж өгөөч. Иргэн очиж 200 сая өгөх гэж штэ. Тэгтэл би энэ зөрөх доктор гэдэг захирлыг очиж судлаад би өөрийнхөө эрхний өмнөлтөд нээлттэй те хин судалсан бэ. Хин очиод миний юмыг яагаад надад мөн хөрөнгө оруулалт хийх гэж чинь гэдгийг нээлттэй болгочвол бас энэ хохирох нь бага болов гэж зүгээр эргэн үеийн хувьд би энийг харж байгаа. Борлуулалтын албан чинь манай хуульчид энэ дээр ямар мэргэжлийн тайлбарх уу? Улсын бүртгэл UB бүртгэл цэгийн шилэн gov цэгийн гэдэг үл одоо мэдээлэл нэгтлэх эрхтэй хэд хэдэн сайт ажиллаж байна. Гэхдээ энэ иргэдийн хүсэж байгаа шиг мэдээллийг гаргах хэмжээнд одоо хяналт хийх нэгтлэх боломж байгаа юм. Үл хөдлөлийн төрөнгийн эрхийн бүртгэлийн газар чинь зөвхөн ингээ баригдсан үл хөдлөлийн төрөнгийг бүртгэж аваад байгаа. Бидний хүсэл бол одоо баригдаж эхэлж байгаа барилга дээр тодорхой хэмжээний бүртгэл мэдээлэл байдаг баймаар байна. Тэгэх юм бол иргэд заллах одоо заллингийн гэмтэргийг хохирогч болохгүй. Иргэн дээр ч гэсэн энэ асуудал маш ихээр яригддаг тийм. Тэгэхээр энэ иргэд олон одоо маш ихээр хохирох боломжийг нь хаахын тулд
одоо баригдаж байгаа барилган дээр Зин хяналт тий яахгүй тийм. бүртгэл мэдээлэл байдаг баймаар байгаа байхгүй. Заавал баригдсан барилга дээр юу бүртгэл үүсэхгүйгээр. За энэ дээр иргэд тохироод байгаа шалтгаан дээр бас банк буруутай. Яагаад тэгэхээр банк тэр зөвхөн суурь байхад тий суурь байхад их хэмжээний зээлд барилгын компанид өгчөөд шүү дээ. Гэтэл одоо барьцаа гэдэг чинь өөрөө яах юм те барьцаа гэдэг чинь үйл хөдлөлийн хөрөнгө одоо объект нь бий болсноороо бид нар чинь иргэдийн зүгээс бол үйл хөдлөх хөрөнгөө бий болгочих банкнд барьцаалах хэрэг үүсдэг бол банк болохоор барилгын компани дээр зөвхөн суурийн цутгангууд суурьтай суурьгүй бараг зээл өгчөөд байгаа байхгүй. Гэтэл тэн дээр чи олон мянган иргэдийн өмч те эд хөрөнгө явчаад байхад үүсээгүй байхад нь барьцаалаа зээл өгч байгаа нь бас банкны буруутай үйл ажиллагаа харагдаж байгаа. Яг нь иргэд одоо нэгэн тохирсон байхад та нар одоо өөрсдөө шалгах нь яасан, өөрсдөө нэгтлэх нь яасан, хохино гэж хэлэх нь бол хайшаа. Гэхдээ юм нөгөө хоёр талтай гэдэг шиг нэг талаасаа иргэдийн өөрсдийнхээ самжиргүй хайхрамжгүй байдлаас болж залилах гэмтэргүүд бол нэлээд гардаг. Зөвхөн ингээд орон сууцаар нь барих биш, баригдсан байгаа байрыг нэгэндээ зарахтаа хүртэл тодорхой залилаа явж байгаа иргэд бол Нэг барийг давхардуулаад одоо зарчдаг шүү дээ. Тэрийг яаж нэгтлэх юм те одоо. Тэгэхээр харин энэ дээр бас зүгээр манай энэ монголчууд нийтлэгээр ясныг хуульчаас зөвлөгөө авах гэдэг нэг соёл суралцмаар байгаа байхгүй юу. Том хэмжээний худалдаа авалт хийх. Дандаа хуульчид танд өнгөрч шаандаг. Бүх юм нь ингээд хэцүү болцсон үед. Ер нь залилан хийж байгаа хүмүүсээс мөнгө олж буцааж авна гэдэг юм баг байхгүй гэд хэлчихэд болохоор цаана ямар нэг эд хөрөнгө юм байдаггүй. Ерөөсөө тэгэл тэр шоронд яваад дуустдаг нүг босод хүмүүсээ залилуулаад хохирол дуустдаг. Тэгэхээр бол жишээ нь хуулийн анханасаа ингээд тухайн орон сууц захиалж байгаа иргэдээс хуулийн зөвлөгөө авах юм бол сэрэмжлэх боломжууд бүр огт байхгүй гэсэн үг бол биш. Жишээ нь бид одоо хуулийн фирмүүд бол due diligence хийж өгч гин гэдэг ажиллагаануудыг бол жишээ нь хийдэг. Хоёр талын хоорондоо гэрээлцэл хийх гэж байгаа бол нөгөө талын судалж өгөх. Тэгэхээр уг нь бол хэрэгждэг бол өмгөөлийн тухай хуулиараа өмгөөлөгч бол төрийн хувийн бүхэл байгууллагаас мэдээлэл авах хэрэгтэй. За өөрөө тэр хүний мэдээллийг авч чаддгүй маа гэхэд тухайн гүйцэтгэлийг хийх гэж байгаа этгээдтэй. За бид бол ийм бичиг баримтаа гаргаж өгөхийг шаардж байна. Та нар энэ юмнуудаа гаргаж өгвөл бид дараагийн хэлэлцээрт юмнуудаа оръё. За энэ хүн өмнө нь залилан хийж исэн юм уу? Ямар нэгэн гэмтэрэгт оролцож исэн юм уу? Үнэхээр байшин барилга бариад ингээд нийлүүлж явж исэн юм уу? Тэр бүгдийг судлаад хууль зүйн дүгнэлт гаргаад өгөх ажиллагаануудыг бас хийж өгдөг. Тэгэхээр тиймэрхүү юмнууд дээр бас анхаарал хандуул бас болно. Тийм шанс байна. Эхний минутын рекламны цаг болсон байна. Бид нэр буцаж орж ирээд манай студид мэрэгжлийн риалтер ирсэн байгаа. Худалдаа авалтан дээр гардаг түгээмэл гарах гад идэг алдаа сэрэмжлүүлэх ёстой. Бид юуг ингэж хийвэл эрсдлийг буруулж чадах вэ гэсэн сэдвийг риалтраас тодруулах хамтаа үзэгч танд баярлалаа. Иргэн тавтай морилно. За уянга манай студид ажиллаж байна. Үйл хөдлөлийн дээвэр холбооны удирдах зөвлөлийн гишүүн энэ чиглэлд одоо мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Том хэмжээний мөнгө худалдан авалт дээр түгээмэл гарч гад идэг алдааг та юу гэж харж байна? Тэрийг нэг товч мэдээлээ өгч. Энд чинь зайрмаг эсвэл одоо талх худалдаж явж байгаа ш. Тэгэхээр юуг би мэдчих хэвээр вэ? За тэгэхээр манай энэ үйл хөдлөлийн салбар гэдэг нь сүүлийн ерөөд 10 жилд маш хурдтай хөгжиж байгаа. Энэ хэрээрээ бол яг дагаал нөгөө нэг эртэл гэдэг маш их гарч байгаа. Тэгээд эртэл гаад хэлэнгуут яах вэ гэхээр мэргэжлийн байгууллагууд гарч ирж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд манай дээвэр холбоо нь ерөөдөө яг нөгөө брокер агентууд тэнд нэгддэг. Тэрнийхэн дагуу тусгай шуурл авч зах зээл дээр ажилладаг юм хүмүүс бол байж байгаа. Тэгэхээр манай иргэд маань болохоор яадаг вэ гэхээр одоо сая хэлж байна л да. Хуулийн зөвлөгөө авч чадаад дүүжлэг авч чаддаг гэдэг адилхан энэ мэргэжлийн агентуудаа одоо үнэлж тэдээс мэдээлэл авч чаддгүйгээсээ болоод бид том хилцэл дээр алдаа гарах гэдэг байхгүй. За зах зээл маань бол ерөөдөө хоёр ангилагддаг. Анх дахь болон хоёр дахь зах зээл гэж байгаа. За хоёр дахь зах зээл дээр бол бид нар гэрчлэгээтэй болохоор харьцангуй гайгүй. Яг л гэрчлэгээр баталгаажж байгаа гэсэн үг байхгүй. Саяны бол ийм Монголоор ороод шалгадаг шиг шалгаж байгаа. Баригдсан байшин. Баригдсан байшин. Анх дахь зах зээл гэдэг нь хамгийн эртэл өндөртөө тэгтээ одоо манайд хөгжиж байгаа зах зээл дээр хамгийн эрэлттэй байдаг салбар манай байхгүй. Хямдхан багт нь хөрөнгө оруулалт. Тийм. Тэгэхээр ер нь бол яг мэргэжлийн хүний хувьд юу хэлэх гээд нь болохоор
одоо саяны залуу маань ярьж байл та нөхөцсөн барилга авч байгаа гэж байгаа. Энэ дээр ямар ч хөрөнгө оруулалт байхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр манай монголчуудад бас санхүүгийн мэдлэгээс дутуу байгаа. Тухайн барилгын компани тэнд тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан байх ёстой. Эргээд тэрээр ядаж 50% та 60% барилганд хин нэгэн барилгын компани тэний гадны хөрөнгөөс зархад тэр хүн буцаад хөрөнгө буцааж авах боломжтой байдаг байхгүй юу? Эргүүлж гарах боломжтой байдаг. Тэгэхээр хэдүүлээ одоо яах вэ? Санхүүгийн боловсролоо ядаж наад захын боловсралтай байх хэрэгтэй. Наад захын үйл хөдлөлтийн боловсралтай байх хэрэгтэй. Хуулийн мэлэгтэй байх зайлшгүй шаардлагатай болж байгаа. Энэ маань яг бол бид нар яг хэлж байгаа өнөөдөр 3000 төгрөг талхаагүйтэй адилхан байхгүй юу? Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ том дөнгөтэй хэлцэлтэр бол тухайн барилгын компаниг бүр заавал шалгах хэрэгтэй. Шалгахтаа яах вэ гэхээр одоо манай барилгын компаниуд төслийн борлуулалт гэж зүгээр нэг юм доороо те хамаатныхаа ч юм уу эсвэл таньдаг хүн авшир тавьждаг. Тэгээд энэ бариг тэднэргөө зараарай би чамд тэднэр цалин өгнө гэж тавьждаг. Нөгөө хүн нь барилгын талаар ямар ч ойлголт байхгүй. Тухайн барилгын компаниас судлаагүй байдаг. Буруу мэдээлэл өгдөг. Тэрний оронд бол мэргэжлийн тусгай шуурл авчихсан олон жил ажилласан компани хөслөөд авчих хэрэгтэй байхгүй юу? Тэ хөслөөд авчих бол тухайн барилгын компани цаашд гарах эрсдлийг бас магадгүй тухайн риэлтор брокер компанид батлан даадаг зарим тохиолдолд. Одоо би танаас нэг юм тодруулаад байна. Одоо мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа компани риэлторууд энэ одоо дээвэр холбоо гэдэг ч юм уу танах тухайлбал ингэж судалж байгаа. За энэ зарилан болчихгүй хэмжээний төсөл байна гэдгийг сонгож авч агаад иргэдэд зарна үстэй тухайлбал. Тэгж болдог гэсэн байхгүй. Тийм бүтээгдэхүүн байдаг гэсэн. Одоо жишээл зарим нэг одоо монопол том барилгын компаниуд бол ямар ч тех шаардлагагүй. Зүгээр суужаад хүмүүс хурж талах шиг жинхнээс аваад тэр нь баригддаг байхгүй юу. Одоо магадгүй хотын нэг захруу ч юм уу шинээр барьж байгаа нэг газар барилга барьлаа гэхэд тухайн барилгын компани төслийнхэн борлуулалтаараа мэргэжлийн компани авчих юм бол нэг худалдан авч талд итгэл үнэмшилтэй болж чаддаг гэсэн үг байхгүй юу. Нөгөө компаниас давхар судална гэсэн тэрийг. За баярлалаа. Ариун сүхээс тодруулъя. Та өөрөө ингээд тайлт хийсээр хагаад хурам бичиг баримтын Монтайн бүрд гэдэг компани чинь үлдсэн байна гэдгийг одоо энэ төрийн өгөгдлүүдийг одоо ашиглаж байгаа гэд харцсан гэдэг байгаа шүү дээ. Та одоо юу болж мэдсэн бэ? Ингээд яг ингээд зөвлөд байгаа шиг ингээд яваад нэвтлэх боломж хэрэг байна. Тэгээд яг өмнөдөө би бас ингээд тэр компаниас судалж байгаа шүү дээ. Тэгээд яг үүндээ бас лөөрдүүлэхгүй байхын аргагүй байхгүй. Бас хажууд нь 216 давхар болог байгаа кейдэг. Тэрийг тэд нь бас өөрсдөх нь байхгүй. Тэгээд бид нар энэ барилгыг барьж байгаа. Одоо бас энэ ч цаад урд нь бас дараачиханд барилгыг барьж байгаа. Тэгээд би бас тэр нэг 216 давхарыг хараад бас нэг ихтгэл байна да. Энэ барилга орчих юм байна. Ер нь дараачиханд тэгээд ер нь одоо сая бас барилгын дааж давгчгүй нэг хүчин зүйл гэдэг нэг юм байсан шүү дээ. Тэрүүгээр тэр 16 давхар зогссон байсан байхгүй. Тийм. Тэрүүгээр зогссон байсан байхгүй. За одоо тэгээд тийм юм байхгүй юм чи. Ер нь энэ жилдээ бас энийгээс давхар бариад нөгөөдгөө ч барьчих юм байна гэж бодож байгаа шүү дээ. Тэнгүүд би тэр компани бас судалж байгаа. Ингээд open data-гаас ингээд судлахад бол тэр компани байгаа. Тэгээд тэр захирал гэдэг Батэн шиг гэдэг хүн болохоор өөрөө одоо тэр шүртний 33% хувьцааг эзэмшдэг гэж байгаа байхгүй. Тэгээ бас би яагаад тэгээд бас нэг судлаагүй юм биш. Тэр чинь бас нэг инфлюенсерүүд бас нөлөөлөд байгаа байхгүй бид нарт аюу амар нөлөөлж байгаа. Тэгээд бид тэр инфлюенсерүүдийг хараад за ер нь одоо team case юм байгаа шүү дээ. Одоо энэ барилга байгаа тийм 33% хувьцаагаа бас инфлюенсерүүд нь рекламадад өгч जैन тийм. Инфлюенсер гэхээр одоо тухайлбал танаа тэр хэн байсан бэ? Тэр одоо шинэ үеийг хөгтөгч ивент гэсэн тэгээд бас манай нөгөө нэг Банш Бата гэдэг байгаа шүү дээ. Тэр бол нэлээд сайн явсан. Нэлээд сайн реклам хийсэн. Тэрийг бас нэлээд харсан. Манай ээж үзсэн. Ичээ бараг зүгээр юм шүү гэсэн. Би тэгээ бас өөрийнхөө залууны явж бас тодорхой хэмжээд судалсан байхгүй. Тэгээ бас ер нь бас болохоор юм байна те. Гэж итгэл төрөөд хамаг мөнгө авч. Тэгээ тэр хүмүүс ч болохоор бас ингээ өөртөө ингээ бас ингээ хуурж бичиг баримт үйлдэж байна те. Яг тэрийг би бас яг ингээ цагдаагийн газар ингээ энэ чинь хуурч юм уу үгүй юм уу гэд бас яг тухайн үед шалгаж чадахгүй шүү дээ. Тийм болохоор би хэрэг тийм яг тэр мөнгөө тэгэл яг 100% тэгэл өгсөн бүх юмд итгэл өгсөн. Яг үндэ бас одоо энэ лөөрч чинь бас лөөрдүүлэхээс өөр аргагүй байдал тийм амар лөөрийг хийцэн байна. Бид нар ямар тийм амар хуульч биш. Яг үндэ бидний захиалсан хүмүүс донд хүртэл ингээ хуульч хүмүүс байгаа. Тэр л хуульч хүмүүс хүртэл ингээд бас яг үндэ бас өөртөө бас тийм байдал хүртэл ингээд бас лөөрдөж чадж байгаа байхгүй. Тийм болохоор бас ингээд бас нэг амар мэдлэггүйдээ бол биш. Ер нь ингээ хуулийн талаар мэдлэггүйдээ биш. Лөөрчтэй тэр юм нь илүү бүр гүнзгий сайн болсон байна гэдэг дээр л байгаа байхгүй. Тэднүүс нь бас тэ инфлюенсерүүд нь хариуцлага тооцмоор байна. Бас тэр нэг байр борлуулалтын албаны хүмүүс гэж байна. Тэр хүмүүс одоо зүгээр ингээд борлуулчаал яваад өгдөг. Тэ амар ингээд танахыг тийм борлуулсан бай. Манайхыг болохоор тийм нэг бас зүгээр нэг юм борлуулалтын албаны хүмүүс гэсэн маань нэг тэр нэр мөр нь бол одоо санахгүй нэг үлзий мүлзэг нэг хүн байсан баг. Тэгээ тэр хүмүүс нь болохоор дараа нэгэд надаас мэдээлэл аваарай гэд дараа нэг мэдээлэл аваад би бас л өөр дулцсан. Би бас энэ хүмүүсээс мөнгө авч чадахгүй байна.
Тийм бид нар ч шүүхэр явж байгаа. Одоо ингээд тэгэл Танах дээр тухайлбал хан гар пропорт эсвэл үү? Юу асан? Одоо борлуулсан 100 бүгднгийн зуулчлаад одоо ингээд би яг хангаар пропортертэй очиж гэрээсэн. Зориг дотор захирлыг би бүр танаа захирлыг харан гисээр хагаад очиж бүр гар хөлийнх нь үсгийн зуруулаад нотродоор оруулъя хоёлаа гэл яг л ийм үйлдэл шахсан. Тэд нар юу гэж ярьдаг гэхээр нөгөө залилан хүн бол одоо бид нар яаж нөгөө энгийн ирэхэд мэдхэвтэй хүн болгоныг одоо чи битээр гэж гал чи залилна уу гэж яахгүй штэ мэдээч хувь хүн хоорондоо итгэлцчихэд цаашаа юм явна штэ. Хүн болгонд итгэхгүй бол хөгжил байхгүй болно штэ тий. Тэгэхээр хангаар төсөвтөөс яагаад одоо хүртэл ажиллая гэдэг юм бэ? 500 хүнээс бүгд хамт гар үсэг зураад одоо надад бол түлхүүр хүлээлгэж өгнө хамгийн сүүлд ордоор авах таны төлбөр дууссан бичиг гаргаж өгнө гэжсэн. Одоо ингээд эргээд хариуцлага нэхэхээр үгүй ээ. Барилгын компаниг одоо яаж одоо би дампуурна гэхүү манайхыг борлуулах гэсэн бид нар борлуулж өгсөн. Яагаад тэд нар хувийн авж байгаа бол хариуцлага үлээхгүй тий иргэдээс тэд нар тодорхой хэмжээний хувийн авж байгаа шүү дээ. Бид нар бас тэр компанид итгэл өгч байгаа шүү дээ. Тийм байна. Зарж байгаа мэргэжлийн үйл ажиллагаа хийгээд байгаа компаниуд нь лойвер дуулсан байр зарцсан хэрнээ одоо мэргэжлийн үйл ажиллагаа хийж байгаа юм байна. Арай минь төргийа Уганбаяр ингээд энэ төрлийн заллах төрлийн гэмт хэргийг ингээд одоо мөрдөж илрүүлэхийн процесс нь удаан ингээд иргэд маань одоо мэдээд гомдлоод амин тулчаад байгаа ус хэцүү байна амьдрал нь тулчаад. Ямар онцлогтой байдгийг яагаад ингээд ийм төвхтэй байд юм бэ? Ямар онцлогтой үйлдэгддэг гэдгийг та нэг товчхон мэдээлэл өгч мөн үзэгч. За заллах төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах явцад одоо иргэд маань өөрсдөө хэлж байна те нэгдүгээр тэдэн мянган хохирогч эдэн мянган хохирогч тэр олон мянган олон зуун хохирогчдыг бид нар нэм үйлчлэн биедээс нь мэдүүлэг авах хэрэгтэй. Хохирчоор тодорхой хэмжээнд хохирсон бол хохирчоор тогтоож мэдүүлэг авах магадгүй ямар нэгэн хохирог үзсэн тухайн үйл явдал процессыг мэдсэн харсан үзсэн тийм байх бол гэрчээр мэдүүлэг авах. Ингээд бид нэг үйлчлэл явна. За үүн дээр яг хэд хэдэн шалтгаанаа бол тулгарсан асуудал байдаг. Тэрний үгээр зарим хохирогч нөгөө Монгол Улсын хэлээр гараад гадагшаага явуулсан, зарим дуудаад ирдэггүй ч байдаг юм уу. Зарим нэгэн тодорхой шалтгааны улмаас насаарсан ч байдаг юм уу тий. Энэ бичлэгээр яг магадгүй хин нэгэн иргэн яг энэ асуудал дээр явж байгаа насаарсан тохиолдолд бид нар арга ирээс нь ямар нэгэн байдгийг итгэмсэн төлөвлөсөн тогтоож мэдүүлэг авна. Гэхдээ дээр нь бид нар тухайн гэмтэгт холбогдож байгаа этгээдүүдийн одоо айлуулах нөгөө хохирогчдын хохирлыг нөхөн барагдуулах тодорхой хэмжээнд нөгөө нэг эд хөрөнгийг нь бид нар битүүмжиж хурааж авах үйл ажиллагаанууд явагдана. Эдгээр чинь өөрсдөө зарим төрлийн байгууллагууд бусад байгууллагуудаас заавал ингээд дамжиж явдаг үйл ажиллагаанууд. Энэ дээрээс тодорхой хэмжээний хөндлөж байгаа асуудал бас байдаг. Яг энэ орон байртай холбоотой заллах төрлийн гэмт хэрэг хэр өсөх хандлагатай байна. Энэ эдийн засгтайгаа холбогдоод байд юм уу? Эсвэл зүгээр түрүү хэлж ш нөгөө салбар нь өөрөө хөгжиж байгаа болохоор эрсдэл өндөр байгаа маа гэж хэлж байна. Ер нь яг аль талдаа байж болно. Гэхдээ ер нь бол одоо энэ заллах гэдэг гэмт хэрэг маань өөрөө сүүлийн үед бол нэлээд өсөж байгаа. Жишээлбэл зүгээр би нэг хэд хэдэн тоог баримтыг тав хүн дуртал гэж сүүлийн 3 жилийн хугацаанд нийт цагдаагийн байгууллагад 96 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 3.1 нь буюу 31 мянган гэмт хэрэг нь өөрөө заллах төрлийн гэмт хэрэг. 3 хэрэг тутмын нэг нь заллах. Ер нь бол тийм. Заллах гэмт хэрэг маань өөрөө иргэдийн бас яг нэг хууль эрх зүйн мэдлэг дутмаг хайхрамжгүй байдал те магадгүй зарим нэгэн тодорхой хэмжээнд өөрийн одоо манай залуу шиг те тодорхой хэмжээнд цуглуулж авсан мөнгөөрөө одоо тодорхой хэмжээнд байр авах гэсэн тэр хүсэл сонирхолтой нь нөгөө заллагч этгээдүүд маань тоглолт хийгээд тэрэн дээр нь дөрүүлж аваад үнэхээр за та мөнгөө өглөөлүүд байртаа болчих юм тэр одоо түрүүн ярьж байгаа шиг те одоо янз бүрийн сурчилгаа ямар нэгэн нөлөөллийн арга хэмжээнүүдийг маш давтамжтай байдлаар ихээр хүргэж энэ хүмүүсийг одоо ямар нэг байдлаар тухайн гэмт хэрэгт өртүүлдэг. Түрүү манай энэ хуульчулууд реалтрын хэлж байгаа шиг те яг мэргэжлийн байгууллагууд нөгөөд эрсдлийн үнэлгээ юмыг нь хийлгээд тодорхой хэмжээний хууль эрх зүйн мэдлэг судалгааг нь хийлгээд авах юм бол бас иргэд энэ төрлийн гэмт хэрэгээс бас хохироход бас хохирохгүй байх бас боломж бас бий. Хуульчдаас тодруулъя. Заллах төрлийн яг энэ гэмт хэргийг зохицуулж байгаа ялын бодлого нь өөрөө хэр юм бэ? Торохоос эхлээд нэг 5 хүртэлх 20 жилээр ч юм уу хойрох гэж. Одоо би зүгээр тэгж уншлаа. Яг ямар одоо эрүүгийн хуулиар зохицуулдаг хэр хангалттай гэж одоо үздэг вэ? Эрүүгийн хуулийн 17 3 дугаар зүйл дээр заллах гэмт хэргийн одоо эрүүгийн хариуцлагыг бол тодорхойлж өгсөн байгаа. За торохоос эхэлж байгаа хохирлын хэмжээнээсээ шалтгаалаад торохоос эхлээд 450-аас эхэлж байгаа. Тэгээд 450 мянгаас эхлээд эхлээд хамгийн ихтэй 5-аас 12 жилийн хорих хэлтэй. Тэгэхээр нэг их хэмжээний одоо хамгийн одоо
нийтэд илэрхий болсон жишээ бол нарны хүү сарны охин гэх нотлын шийдэгдсэн өнгөрсөн жил. Тэрэн дээр чи 10 жилийн хойр хайл өгсөн шүү дээ. Тэгэхээр хохирлын хэмжээнд 7 тэрбум гэжсэн те. Гэтэл одоо энэ бол хохирлын хэмжээ маш өндөртэй байж байгаа. За заллах төрлийн гэмт хэрэг дотор энэ орон сууцны заллын өсөх хандлагатай байгаа шалтгаан нь бас нөгөө залингийн гэмт хэрэг үлдээ гэсэн сэдэлтэй хүнд нөгөө их хэмжээгээр мөнгө цуглуулах, хөрвүүлэх боломжийг бас бий болгочихж байгаа. Зөвхөн нэг 100-200 мянгаар биш чинь хэдэн зуун саяар хэрэгдэж байгаа их хэмжээний мөнгийг богино хугацаанд хөрвүүлэх, цуглуулах боломжтой. Дээр нь гэрээ байгуулцдаг, орон сууц захиалгын гэрээ байгуулцдаг. За гэрээг бол цагдаагийн байгууллага дээр хүн эхний ээлжинд аваад очиход бол иргэний эрх зүй харилцаа байна. Та нар иргэний шүүхтэй хандаа гэд явуулцдаг. Энэ дээр бол бас ирэхэд цаг хугацаа алдаад за мөн бөөнөрөө нэгдэж чадахгүй байдлын улмаас нэг байран дээр олон захиалагч авсан байх те. Иймэрхүү нөө залингийн үйлдэлүүдийн илрүүлэх хугацаа нь ингээд бас хугацаа авч алддаг. Дээр нь хэмжээгээр мөнгө хөрөмтлүүлэх боломжийг бий болгож байгаа учраас нөө залингийн гэмтрэг үйлдэх гэсэн хүнд нь сэтлэгөөд байгаа хгүй. Дээр нь бас эрүүгээ хариуцлагын хувьд харьцангуй бас гайгүй байгаад байдаг. Хохирогчийн зүгээс бол мөн түрүүнд ярьжсэн хохирлын мөнгөө л авчий гэдэг болохоос ш хүнийг одоо хорхиол илүүлэхдээ ач холбогдол өгдөггүй. Энэ байдлыг нь үндэслээд бас ер нь өсөх хандлагатай байж болох. Мэргэн хуулийн энэ ялын бодлого дээр бас ямар байр суурьтай байна? Уншихаар 450 мянгаас 14 сая хүртэлх төгрөгөөр торгоно. Эсвэл одоо 6 сараас 12 жил хүртэлх хугацааны одоо хорих ял гэсэн юм хоёр юм л уншигдаад байгаа юм л та. 17-гийн 3.1 гэдэг бол энгийн төвшөнд гэх юм уу үлдэгдсэн залин өөрөө 1-5 жил хүртэл хорих ялтай эсвэл торгох. Эсвэл хүндрээд ирэхээр 17-гийн 3.2 болоод ирэхээр албан тушаалаа ашиглаж эсвэл онцгой буюу ноцтой хэмжээний хохирол учруулж тэгээ онцгой хэмжээний хохирол гэдэг бол өөрөө их хэмжээний хохирол гэдэг бол өөрөө 50 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хохирол. Ноцтой хохирол гэдэг бол үнийн дүнгээр үнэлэгдэхгүй тухайн хохирогчийг амьдралынхаа их усүрээс салгасан байх юм бол тэр нь өөрөө хэдэн төгрөг гэдгээс үл хамааран ингэх юм бол ингээ 2-8 жил бол явчихж байгаа. За тэгээд илүү бүшөө өндөрхөөрэ пирамид шатлалтаа сүлжээ байдлаар залилсан амьдралын их усүр болгосон буюу байнга залилдаг. За эсвэл зохион байгуулалтаа гэмт бүлэглэл залилсан болоод ирэхээр 5-аас 10 жилийн хорих ялтай. Ялын бодлогын хувьд бол би нэг ял бага учраас энэ гэмтэр гараад байна гэж боддоггүй. Угаасаа их гэмтэргүүд өөрөө ялыг хөндрүүлэх тусам багасна гэсэн ойлголт байдаггүй. Энэ бол өөрөө жоохон ташаа ойлголт. Тэгэхээр нэг айхтар өртөж юмнуудын сайн ял зөвлөн байгаа учраас хэрэг гараад байна гэхээсээ илүү угаасаа өөрөө энэ залилах гэмтэрэг болон хулгайлах, дээрэмдэх гэмтэргүүд өөрөө тухайн улсын эдийн засагт өөрөө хамааралтай байдаг. Эдийн засаг муудаал байх тусам хүмүүсийн амьдрал муудах тусам хэлбэр аргаад мөнгө олох, залилах, дээрэмдэх, хулгайлах гэмтэргүүд өсвөл эдийн засаг сайжирж байгаа тохиолдолд энэ өөрөө багасаад явдаг юм зүгээр одоо энэ ямар төрлийн ял өгөх үү, ял нь хүнд байна уу, чанга байна уу гэхээсээ илүү хуулиар зохицуулах ёстой зүйл нь өөрөө хохирлыг яаж барагдуулах юм бэ гэдэг дээр л анхаарал хандуулах чухал байхгүй. Ер нь залилуулсан хүмүүс энэ хүнийг өстө насаар нь чамаагүй хориод үгүй гэхээсээ илүү энэ хоригдохгүй надад ямар ч хамаагүй би мөнгө олж авъя л гэдэг л тийм л хүмүүс байдэн шүү дээ. Тэгэхээр одоо энэтэй холбоотой баахан сангууд байгаад идэг 40 хэдэн сан 20 хэдэн сан гэж байгаад идэг. Энэ тэгвэл хохирлын сан гэж юм байгуулах хэрэгтэй байна. Хохирлын санг нь харин яаж бүрдүүлэх юм? Зүгээр татвар төлөгчдийн мөнгөөр аваад тийшээ хийгээд байвал бас нөгөө талдаа ажил хөдөлмөрийг явуулж байгаа хүмүүс ч хохирлтой шүү дээ. Та энэ явцын ханалт дээр бас ямар байр суурьтай байна? Иргэд бол ингээд нэг харчих юмсан энэ одоо байшин барьцгаар хэмжээний мөнгөтэй компани юм уу? Бүх компани мэдхгүй шүү дээ, тий. Одоо хурд гэвэл монголчууд аяараа мэдчихээн мөнгөтэй компани байх. Гэтэл өөр юм жижиг дунд ингээд газраа явцын хяналтыг энэ барилга барьж байгаа нь гэдгийг одоо илүү яаж хяналтын сайжруулах гэх юм ямар байр суурьтай байна. Тэрийг сайжруулах гэсэн. Одоо тухайлбал манай хохирогчдод юм уу одоо судалсан сайн туршлага байна. Явцын хяналтыг илүү бэхжүүлэхийн тулд ийм юм хийчихээсэ. Одоо Солонгост ингэдэм байх, тэгдэм байж гэдэг юм уу. Тийм уншиж харсан юм байна. Тэрийг бол яг сайн уншиж хараагүй юм байна. Тиймэрхүү юм бол. Манай реалтор нэг юу хэлээд олон улсад бол яг энэ маань бол нэг ясандаа бид нар барилгын компани ингээд барилга бариад бид нар мөнгө хүчингч хөрөнгө оруулалт хийж гэнэ гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ маань бол олон улсад хөрөнгө оруулалтын сангууд гэж байдаг. Энэ маань олон улсад яаж ажилтдаг гэхээр тухайн төсөл рүү мөнгөө хийж байгаа хүн өөрөө хяналт таах бүрэн эрхтэй гэж байдаг. Одоо шил манай Монголд одоо айл нэг гадны компани мөнгө одоо оруулаад тухайн барилгад хөрөнгө оруулалт хийлээвэл тухайн барилгын компани нь тэр хөрөнгө оруулалт хийсэн барилгын компанид яаж хяналтаа тавихын гэдгийг анханасаа мөнгө авахтаа тэр процесс нийлээд байдаг байхгүй юу.
10% болоход тэгнэ, 20% болоход ингэн, 30% болоход ингэн, 70% болоход ингэн гэдэг бүр ингээ бүх юм тодорхой. Манай Монголд нэг дутагдaltaй юм тэр нь байдаггүй. Тэр баринаа л гэсэн байдаг. Цэдэд дууснаа тэгэл болоо гэрэн дээр өөр юм байдаггүй байхгүй юу? Яг ясам дээр алдан малдан нүртэл байдаггүй штэ. Давгч өгцөнөөс гээд ингээ орхичдаг. Одоо энийг бид нар яамаар байгаа юм гэхээр барилгын компани өөрөө маадгүй нэг талдаа иргэдээ санхүүжилт авч байна. Нэг талдаа банкнаас санхүүжилт авч байгаа байхгүй. Тэр банк өөрөө бас санхүүжилт өгөхдөө зөвхөн эрсдлийн тооцоод тухайн үнэлгээг нь тооцчихдаг. За энэ бол тэрбум төгрөгийн үнэлгээтэй би нэг 700 саяар үнэлээг л эрсдлээ банк өөрийнхөө эрсдлээ бодоод авчдаг. Нөгөө талдаа иргэд нь болохоор мөнгө төлөхдөө тэзээ ашиглалтанд орох юм байна. Тэдэн барилга барьж ирсэн юм байна. Хямдхан юм байна гэдгийг сонгоод авчдаг байхгүй. Гэтэл хоёр талаасаа санхүүгийн хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс нь анханасаа тэр барилгад мөнгө өгөхдөө та нар хяналтын инженер чи ямар хүн байгаа юм? Бид нар ямар дараалал яаж энийг өгч яах юм? Давхардуулаагүй тий одоо захиалагчтай байхад бид нар танаас тодорхойлт өгөл авъя ч гэдэг юм уу тий. Барилга төлс зөвшөөрөл чи ямар зөвшөөрөл байгаа гэж зөвшөөрлийг хардаг ч юм уу. Барилга өргөлөө зөвшөөрөл чинь байгаа юм ч гэдэг юм уу тий. Энийг бид нар анханасаа нэхэх энэ системийг бид нар бий болгоогоос үүдээд өнөөдөр ингэ тулаад ирчихэж байгаа байхгүй юу? Одоо энэ ч бүр ингэ тулчлаа шүү дээ. хүмүүс бүр ингэ өсөглөн залж хамгийн аимшигтай хэлбэр байхгүй. Тэгэхээр одоо барилгын компани ч энэ дээр өөрсдөө анхаармаар байгаа юм. Бид нар барилгын компани тэрийг шахаад эхлэх юм бол барилгын компани эхнээсээ тэрийг анханасаа хийдэг болоод ирчих хэрэгтэй байхгүй юу? Ингэж бид нар нөгөө процессын хяналт гэдэг юм чинь энэ дээр одоо үргэлжлэх ёстой гэж бодоод байгаа байхгүй. Тэр энийг бол хэдүүлээ одоо ингэж цагдаагийн байгууллага ч юм уу шүүх цагдаагийн байгууллагатаа бүгд нийлжиж барилгын компаниудаа нийлжиж энийг одоо эхлүүлэх ёстой. Яг бол одоо дахиад бид нар 50,000 айлрах гэр оролт биш шүү дээ. Эдгээр дахиад ийм асуудал өртөх боломжтой болчихж байгаа байхгүй. Тэр энийг бид нар дахиж урьдчилан сэргийлж хаах үүднээс тухайн барилгын компаниг бүр нарийн ахмал ингэдэг бас олон улсад тухайн барилгын компани дампуурлаа гэхэд цаана батлан даалтын сан байгаа мó гэж хардаг. Одоо санхүүгийн цэцэг хорон хүртэл байдаг шүү дээ. Хөрөнгө оруулалтын сан банк ба санхүүгийн байгууллагад батлан даалт авч тусгай шуурл авдаг. Гэтэл барилгын компани тийм байдаггүй байхгүй юу? Барилгын компани өнөөдөр эндээс орсон мөнгөөрөө дараачих юм хийж идэг. Ингээд гацчих юм бол энэ хүнч гацанд барилгын ч гацна. Тэрний он үнэхээр та чадaltaй барилгын компани бол өөрөө их усрын цаанаа хохирол багтуулах тэр эрсдлийн сан өөр байж байгаа хэрэгтэй байхгүй. Энийг ядаж тэр зөвшөөрөл өгж байгаа яамдууд нь тийм одоо сантай дөнгөж эхэлж байгаа биш юм түүхтэй чадвартай санхүүгийн чадвартай барилгын компанид барилгын зөвшөөрлөг өгмөр байгаа байхгүй. Ингээм бол аль аль талдаа эрсдлээ хааж чадна. За баярлалаа. 2 дахь рекламын цаг болсон байна. Хэдэн минутын дараа эргээд холбогдъё. Таны амьдрал одоо энэ 7 жилээ зарцуулчлаа гэж штэ. Одоо яг яагаасаа гэж хүсэж байна. Миний хувьд бол одоо ингээд нэгт энэ Монголын ард түмэн тэр чигээр мэдээж барилгын салбар тохирцсон байгаа юм чинь энэ засгийн газраар авч шийдээд хууль шатных нь байгаа. Одоо бүх шатны байгууллага орохоор болчихж байгаа байхгүй энэ анхын зөвшөөрөл гэсэн, нийслэл гэсэн, анхын даалгавар гэсэн бүх газрууд ингэж орж иж энэ цогцоор нь өөрчлөхгүй бол ганцхан хуулийнхаа шүүхийнх нь тий барилгын одоо сайд ингэ шийддэг асуудал биш байгаа байхгүй яваад үзгээр. Тэгэхээр яах жаргагүй засгийн газрын орноороо шийдээд энэ хуулийг багцаар нь иргэд яаж өхөрөхгүй ээлтэй байх. Одоо энэ дундаж амьдралтай хүмүүсийг гудамд гаргачихлаа шүү дээ. Яг үнэндээ. Одоо би бол өөрийгөө дундаж амьдралтай айгуу сайхан өөрийнхөө хэмжээнд эх орондоо сайхан амьдарч исэн гэж бодсон чинь би одоо ингэ дундаж амьдралаас ингэ тэгтээ мөчөөгөө өгөхгүй би эх орондоо л амьдармаар шүү. Заавал энэний гарна гэж бодоод байгаа хувийн тал дээр ч гэсэн. Яг аль хүртэл явах нь энийг бас таашиг явж чадахгүй хямраад салаад гэдэг юм уу асуудал хүндэрсэн айл олон баг тий. Тухайлбал маш олон шүү дээ. Одоо ингээл манай юунаас ч одоо бурхан болцсон хүн байна. Галзуурцсан хүн байна. Алга болцсон бисэн эмэгтэй олдцсон байл айгу баярлалаа шүү дээ. Гэр бүл салж гин аваа нөхөр одоо би бол яг энийг мэдэг байхдаа нөхөртөөгөө байнга чийл захиалъя гэдгийсэн гэл хоёулаа чинийл буруу гэд хүн яах юм бэ сайхан амьдрыг гэл хамаг юм аа өгөөл үнэхээр бид нар худлаа хэлээгүй хулгай хийгээгүй өнөөдөр энэ зэгт би яага яриад байгаа юм хэр би яг үнэн хөдөлмөрөөрөө олцоод тэр луурчныг би давруулна тий Мэдрийн цаана Монгол улсын иргэн дахиад хохирох байхгүй юу? Бидний үр хөвгөд хохирох байхгүй юу? Энийг одоо цогцоор нь авч засахгүй бол би чи миний удан байгаа штэ. Би яагаад анх тэр бом гаранд өргөш миний хамаатан сатангууд ингэ нийлээд тохирцсон юм. Бид нар хинч мдээгүй. Бүгдөө л амар гоё байр захиалцсан гэл нэг монгол хүний нэг нумтхаа ч юм уу те. Ер нь бол одоо ингээ хаа газар бас ингээ чөлөөтэй арчсан нэг юм чинь бас яриад та хүүе их чинь тэгсэн чи тэнд байр захиалсан бол би тэнд очиж байр захиалахгүй байх гэсэн бохгүй юу? Жишээ нь манай бэрийн дүү захиасан л гэсэн. Өө тийм үл гэл яваадсан. Яг эцсүүлд нь бид нар тэнд тохирогчоор л уулзсан байгаа байхгүй.
Тэгэхээр бас энэ бас хин нэгэндээ мэддэг мэдээлэл гоё хэлж өгмөр зөв. Яг тухайн үед хүн буруу ярьж болно. Тунгаагаа давчдаг тий. Бас танаа байр одоо тэгээд та нар бариа явж байгаа гэж шүү дээ. Одоо тэгээд төвийн шугамдаа холбогдсон бид нар ингэж байгаа. Одоо авснаасаа хойш сайхан дээврээ хийчихэж байгаа бэ. Блокныхаа өөрсдөө иргэдээсээ мөнгө цуглуулад манай юу чинь манай захиралч бүгднийг авсан шүү бүх иргэдээсээ 95% байсан тэр бум гарна бүрхгүйсэн иргэдээсээ бид нэр одоо мэдээж охирсон юм чи ойлголцсон ш Монгол хүн юм чи. Тэгээд өгсөн мөнгнөөсөө хэдийн хязгаарч авах та нар захирлаасаа? Одоо ерөөсөн нөгөө үлдэгдэл төлбөртэй айл 60 дэ айлаасаа л мөнгө авч байгаа. Одоо ийм нөхцөл байдалтай байна гэ. Одоо тэнт чи ерөөсөө сэтгэл зүйч, ээж, наав, нэгчин, тэ найз нь одоо бүх юмний одоо ингээ хувирч одоо хувь тал дээр ингээд одоо бүх судалгааг хийж штэ. Тэгэд энийг биний хувьд яагаад ингээд бид нар байрандаа л ормоор штэ. 500 өрхийг одоо ингээд зарцаагаал тэ хин ирэх мэдлэлтэй наваад мэдээ шүүхийн цаарс хоосон цаарс хүлээж авсан уу? Аваагүй штэ одоо. Манайх бол одоо ингээд одоо дахиад иргэдээсээ 15 сая төгрөг одоо гаргаад дахиад би засвараа юм. Нэг айлууд нэг урсгал засвар идэг ш. Байн жорлон морлон тэгэл обоо орил гэж зүтгэж байгаа. Орил гэж зүтгээд байна. За танах бол за. Манай ариун сүрхийг одоо улсын комисс авдаг бол танах хохирч байгаа 8 жилийн дараа орж магадгүй тийм магадгүй. Ариун сүрх одоо яа гэж бодож байна. Яг залуусыг төлөөдөд манай студид ирсэн сууж шít. 5 жил Солонгост би хөлс өчөө хөдөлмөрөд 3 өмсөө цуглаж байгаа гэсэн мөнгөө өгцөн сууж байна. Одоо яа гэж бодож байна. Тийм би одоо зүгээр яа л гэж бодож байна л да. Мөнгө авчвал зүгээр дахиад одоо зүгээр гадагшаа хард юм уу гэж бодож байна. Яг үндэ амар стресстэй юм байна. Тэгээд энэ стрессийг бол яг давахгүй юм. Тэгээд залуугаар хөгшөрөх юм байл гэж боддог. Өөсөө бүтэхгүй юм билээ. Монголд амьдрах. Танаа одоо залилсан гээд байгаа хүмүүс маань ирж уулзсан уу? Юм мөнгө төгрөг гарч өгөх тийм шийд ямар нэгэн одоо нааштай юм байна уу? Ирж уулзсан. Тэгээд нөгөө нэг жилийн өмнө ярьдаг л ярьж илээ. Одоо ингээд мөнгө чинь өгнө. Нэг уурхаа ярьдаг. Тэр уурхаагаа зарахаар өгнө гэл. Яг нөгөө нэг ярьдаг юм аа л ярьдаг. Тэгэл ярьдаг юм ярьсараа жил болж байгаа шүү дээ. Одоо тэгээд жил гарan өнгөрч одоо нөгөө дүүжирчлээ шүү. Тэгээд олдохгүйсэн байхгүй үгүйсэн. Тэгээд цагдаа хүчнийхэн бас нөгөө үсгэлэн зарлаад манай цагдаа хүчнийхэн бас тэгээд яг нөгөө нэг үсгэлэн зарлаад ирсэн чинь биднүүсээ бас өвчүүд яачгүүдээ ээжчгүүд тэгээд нөгөө нэг олдохгүйсэн нэг олоод ирж илээ. Тэгээд аам хүчнээ авсан. 48 цаг хорьсон. Тэгээд ер нь бол хилийн хориг тавьсан байна. Тэр хүн одоо ер нь яг хөрөнгө гаргаад өгчих хэмжээний тийм чадaltaй хүн гэдгийг та нар одоо мэдэж байна тухай. Хөрөнгөтэй юм уу, байрцаалж байгаа юм байна. Цагдаагийн байгууллагаас тэгсэн л дээ. Ер нь бол хөрөнгөтэй хүн байна. Та нарын хөвөрлөгийг дарагдуулж чадхаар юм байна. Гэдгийг л ихтгэл найдвар болж тий. Тэр л амар ихтгэл найдвар болсон байхгүй. Одоо тэгтээ хичнээн хүн үлсэж байгаа бас ер нь хэцүү л ба тий. Одоогийн байдлаар тэгээд 10 хэдэн хүн үлсэж байгаа. Тэгээд сая баг 8 хоног юм битсэн биз дээ. Тэгээд 2 дахь өдрөө даралт нь баг 200 зүгээр. Тэгээд зарим нь бол баг ухаалтж байна тийм л юм л хэвчээ. Хуулийн орчин дээр та юу хэлмээр вэ? Одоо ингээд яг процесс нь ороо явж залилан гэдэг гэмт хэргийн өртөгч нь болчихлоо. Одоо тэгээ ер нь жоохон энэ залилан гэдэг талаас нь зүгээр боловч баг бүх юм сайхан болох юм болов гэж боддог шүү дээ. Одоо ингээл бас яг үндэ тэгээд бас хуулийн чаглах биш. Ер нь тэр шалгалт ажиллагааг бүр илүү хурдан хийгээд өгвөл илүү зүгээр юм болоо. Одоо айгүй удаашралтай тэр шүүх цагдаагаар явна гэвэл би чинь сая баг 7-8 сар явж шүү дээ. 7-8 сар явхад айгүй баг дахиад 2-3 жил болох гэдэг юм уу. Тэр хоорондоо би дахиад өөр тишээ гараад өөр тишээ ажил хийгээд ингээд яваад бас хураамаар шүү. Бас гэхдээ энэ мөнгөнд хорогдоод явчихдаггүй байхгүй. Тийм. Шийдвэрлэх хугацаа бүртэй байна гэж байна тий. За манай цагдаа энэ одоо юун дээр энэ завшааныг ашиглаад гэдэг шиг одоо муухай завшаа юм тий. Иргэдээ яг юу хэлмээр вэ? Та том хэмжээний юм хийх гэж байгаа одоо энэ юм мэдчихээрэй. Одоо яг зүгээр энэ дээр нэг иргэдээ юу хэлэх вэ гэхээр за би дөрөв хэлсэн те нөгөө иргэдийн мөнөөс өөрсдөө хууль эрх зүйн мэдлэг нь жоохон дутмаг байна. Аливаа юм жоохон хайхамжгүй хандж байна. Ийм асуудал дээр уг нь бол цагдаагийн байгууллагаас яг үе шаттайгаар ингээд өртсөн сэргийлэх ажиллагаануудыг явуулж байгаа. Иргэдэд энэ хууль эрх зүйн мэдлэгийг ингээд түгээж байгаа. Наазах нь бүгд мэдж байгаа те нөгөө ятгах тусам нэгтлгээд аян одоо хүн болгоны бас нэг амнаас мэдтгэл болцоо. Яг энэтэй адилхан бид хэд хэлээд байвал те. Яг энэ аянтай энэ бол аян бол яг хамгийн анхны гараад иргэдэд их хүрсэн аян нөхгүй. Гэтэл яг бид нар ингээд шат дараалтайгаар энэ аянуудыг ингээд хүргээд явж байгаа. За одоо магадгүй үүний нэг нийлүүлнэхэд 2023 оны эхний үйлрэл 2242 залилах төрлийн гэмтэр бүртгэжсэн бол 2024 оны 1-р үйлрэлд 1824 болоод өөрө 18.6%-аар буурч өсөлт байгаа.
Энэ бас тодорхой хэмжээнд бид нар урьдчилан сэргийлэх ажлыг хийгээд энэ нь өөрөө магадгүй иргэдэд маань хүрээд иргэд маань өөрсдөө залхи төрлийн гэмтэлд бас өртөж хохирохгүй байх боломж болж байгааг илэрхийлээд өөрсдөө бас хуулийн эрхчлэн мэднээс ингээд бид бас үрдүн тодорхой хэмжээнд бас иргэдээс ингээ харж байгаа гэдэгт үүдлээс. Тийм учраас ерөн зүгээр одоо энэ сүүлийн үед залхих гэдэг гэмтрэг чи өөрөө дотор хэд хэдэн төрөлтөө очлоо байрны заллин автомашин тээврийн хэрэгслийн заллин ялгахад бүр хүндрэлтэй болоод байгаа шүү тийм тодорхой хэмжээнд нөгөө цахим заллин гэж байна романс заллин гэж байна гэдэг янз бүрийн байдлаараа үйлдлийн аргаараа ингээд төрлөд байгаа. Тэгэхээр нэн дэргүүн зүгээр иргэд маань өөрсдийнхөө одоо хөс хөдөлмөрөөр урсаж олсон энэ эд хөрөнгөндөө өөрсөндөө хайртай байгаас хин нэгэн хүнд өгч байгаа бол тодорхой хэмжээнд мэрэгжлийн байгуул мэрэгжлийн хүмүүст нь хандаад зөвлөгөөг нь аваад эрсдлийн үнэлгээг нь гаргуулад ингэдэг байгаа ч л гэж иргэдээ бас анхааруулж хэлмээр байна. Риалтраасаа нэг юм тодруулчих. Барилга баригдчихаар бас ч гэж нэг учиртай гэдэг хэдүүл ярьсан шүү дээ. Барилга баригдах хүртэлх энэ хяналт өөрөө эзэнгүй байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр уул нь Монгол улс чинь барилгын яамтай хотын дэрэгдээ нэгжтэй улан төрийн институт байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ хяналтыг илүү нарийн иргэдтэй ээлтэй болгоход бас юу хийгээсэ нэг ийм юм хийвэл зөв юм болов уу гэсэн таны бас ямар барьсан байна. Яг барилгын явцтай бол хяналтын инженерүүд гэд хүмүүс бол байгаа л да. Тэний хяналтаа тавиад тэгээд тухайн барилгын компани болон гүйцэтгэгч компаниуд тайлангаа тавь явдаг. Хизээч нөө захиалагч иргэдтэй бол тайлангаа тавьдаг байхгүй. Улсын комисс яадаг гэхээр зөвл хүлээж авдаг. Тэгэл болоо. Тэгэхээр манай тогтолцоо бол анх эхлэхэд нь нэг зөвшөөрлөө өгч байна. Дуусахад нь ашиглаж эхлээд зөвшөөрлөө өгч байна. Дунд нь яалч нэг гайх үүсч байгаа байхгүй ингээ үүссэн. Энийг бол эхлээд ш зүгээр л ихтгэл үнэлтээр бид нар ингээл тоглож байгаа баригчаасаа гэж хараа сууж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингэмээргүй байгаамаа. Тэгэхээр анханасаа гэрээ ихтэй тухайн захиалган барилах гэрээ гэж байгаа ш. Энэ бол хоёр иргэн компани хонд хийдэг гэрээ ахгүй. Энэ бол натратаар ч орох шаардлагагүй гэдэг гэрээ. Ер нь захиалгын гэрээ гэдэг утгаар. Тэгэхээр энэ гэрээн дээрээ бид нар шаардлага тавина. Саяны манай хэлжтэй шилэн данстай байна гэдэг шаардлага тавьж болно. Энэ байж болох асуудал ахгүй юу? Бид нар өөртөө хүсэх гэдэг шүү дээ. Яг бол би танаа байгуулад хөрөнгө оруулалт хийж байгаа юм чи би бас эрхээ эдэлмээр байна. Тэгэхээр одоо нэг яагаад энэ залилан үсэ дээр нэг шалтгаан нь хэлж штэ. Би танаас мөнгө авлаа энэ барилгатаа хийдэггүй байхгүй. Шал өөр юм хөрөнгө оруулалт явуулдаг. Тэгээ байшингаа барьдаг. Тэгээ барьдаггүй байхгүй. Тэгэхээр миний өгж байгаа 100 сая төгрөг яг энэ барилгын чинь шаланд цутгагдаж байна уу? Энэ цонхыг авч яах гэдэг бид нар хармаар байгаа байхгүй юу? Тэгэхээр барилгууд яаж болохоор компани өөрөө том санхүүгийн баланстай байдаг болохоор манай дотоод асуудал гэж үзээд компани нууц гэж үздэг. Ууг нь бол энэ яадаг болохоор тухайн төсөл гэж авч үзээд төсөлтэй холбоотой данс нээгээд тэр дансраа зөвхөн төсөлтэй холбоотой орлого зардал нь гардаг юм шилэн байх юм бол аль алилтаа хардлагагүй үүсгэх. Гэрээ байгуулсан хүмүүстэй шүү дээ. Нэрээр харъяг гээгүй. Тийм. Тэр гэрээ байгуулсан хүмүүстээ магадгүй одоо удирдлагаа нэг удаа хурал хийдэг ч юм уу, захимаар хуралдаг ч юм уу. Тэр Facebook групп дээр тавьдаг те. Ийм юм төрөнд захиалагчтай болсон, ийм хөрөнгө оруулалт хийлээ гэдэг ч юм уу. Уг бид нар ингээ боловсруулж явах хэрэгтэй. Тэгэхгүй одоо ингээ бид нар яг үндэ залилангийн хэрэгээ бид нар шууд бас ингээд хараад дарж чадахгүй. Яг л залилангийн хэрэгтээ чи улам нарийсж байгаа байхгүй. Бүр за одоо эдгээр ингэж шалгадаг болсон ч одоо энэ аргаар нь үзээгээд ингээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нарийсаа. Тэгэхээр бид тэр гүйцэтгэгч компани барилгын одоо барилж байгаа тэр төсөл хэрэгжүүлж байгаа компанид бид тэр шахах хэрэгтэй анханаас нь. Тэгхийн бол хүмүүс яхна манай захиалагч яг ухаантай болж гин, мэрэгжлийн болж гин, мэдлэгтэй болж гин. Бид энэгүй бол явахгүй мэн гэдэг өөртөө тархиндаа суулгаад авах чинь. Дармаагаас нэг юм зүгээр сонирхогчийн асуулт гэдэг шиг тий. Нөгөө барилгын компаниуд төрөөс тендер аваад ажиллаа муу хийсэн бол харж ихсаалтанд орчдөг сангийн яамны тухайлбал замаа бариагүй барилгаа барьж чаддаг бол харж ихсаалтанд байна шүү дээ. Төрийн ажлыг гүйцэтгэв. Иргэдийн ажлыг гүйцэтгэв бол ердөөсөө ингээд шоронд ороод орно. Алга бодвол олно. Ингээд болчиход байгаа. Гэдэг шиг ийм нэг юм одоо байж болох уу хөшөөрөгдөх. Одоо тухайлбал хан гард properties гэдэг одоо энэ байшин зардаг компани одоо ажлыг явж ингээд уурлаад байна шүү дээ. Гэдэг шиг ийм залилантай холбоотой их бах хэмжээний ийм листүүдийг одоо эрх мэрхийн хязгаарлалт юм уу, нийтэд зарлалт юм уу одоо лист гэдгүү маа гэдэг шиг одоо арга эцэн асууч. Тийх боломж одоо байхгүй шүү дээ. Хуулийнхаа өрөөнд. Тэг хуулийнхаа өрөөнд байхгүй. Тэгэхээр одоо ер нь бол миний санаа бол баригдаж байгаа барилгын бүртгэл гэсэн тийм аль биесний төрийн байгууллага юм уу эсвэл үйл хөдлөлийн төрөнгийн бүртгэлийн газруудын нэгтгэсэн нэг тийм байд юм уу те төрөнгийн өмчлөх эрхийн газар ч юм уу те төрөнгийн бүртгэлийн газар ч юм уу баригдаж байгаа барилгын бүртгэл гэсэн нэг тийм л систем ч юм уу нэг тийм захим бүртгэл баймаар байгаа байхгүй. Тэнд нэг барилга баригдаж чинь тэрийг тэр гэдэг хүн захиалсан юм байна гэдэг нэг тийм мэдээллийг бид нар авдаг байх юм бол төрөөс одоо иргэдийнхээ өмчийг те төрөнгийг хамгаалах тийм боломжтой гэж л би бол тэгж бодоод идэв юм да.
Хуульч мэрэгэн одоо миний асууж байгаагүй энэ сэдв дээр заавал хэлэх хэрэгтэй, иргэдэд ойлгуулах хэрэгтэй гэдэг юм уу? Мэдээллийн чанарт ямар асуудал байгаа вэ? Дүгнэлт гэх юм уу тийм? Одоо ойлгуулах зөвлөхөөс зэрэглэлээр бол ярьцгаацсан баг гэж бодож байна. Тэгээд энэ хохирогчид маань ерөнхийлөгчөд хандлаа, засгийн газар хандлаа, төрийн бүх байгууллагад хандлаа шийдэж өгч чадахгүй байна гэдээ яриад яг юу хүсэж байгаа гэдгээ тодорхойлж ярилцаад засгийн газрын шийдэж чадах асуудал гэж байна, чадахгүй асуудал гэж байна. За ер нь тэгээд бараг товчхондоо бол энэ хохирлыг барагдуулж өгөөч л гэдэг нь л бараг хүсэлтэнд орчоод байна уу гэдэг. Тэгэхээр тэр хохирлыг ямар төсвөөс яаж гаргах юм? За нөгөө талдаа одоо нөгөө хадгалам зээлийн орчинд хохирогчдын мөнгийг улсын төсвөөс гаргаад өгөхөд тэнд татвараар төлсөн тэр хадгалам зээлийн орчинд ямар ч хамаагүй хүмүүс яаж бухимдаж ийсэн бэ те. Тэгвэл одоо бас энэ бусад хүмүүсийн их ашиг тэр бас татварын юмнуудаас шууд гаргаад өгөх нь зөв юм буруу юм уу гэдэг асуудал үүсчихэж байгаа учраас засгийн газрын хувьд бол төрийн хувьд бол дараагийн залилуулах гэж байгаа хүмүүсээс урьдчилан сэргийлэх ажлаа илүү хийж чадах болохоос биш яг одоо өнөөдрийн хувьд залилуулсан байгаа хүнийг бол цагдаа прокурор шүүхэн шийдээд тэгээд тэр хохирогч нөгөө төлөх боломжтой үнэ төлөө төлж чадахгүй болов шорондоо яваад ингээд дуусгал юм нөхцөл байдал үүсчихэд байгаа байхгүй. Барилга бол жишээ нь Монголд яаж явж байна? Ямар ч хөрөнгийн их усүргүй хүмүүс зүгээр зөвшөөрлийг өгч чинь нөгөө хүмүүс өстой тэрлээд байгаа хар нүхэндээ иргэдээс 5 саяар зарж байгаа байраад шууд эхлээ захиалах бол 3 саяар захиална шүү гэж аваад авсан мөнгөөрөө каркас босгож чинь босгоод дараагийн санхүүжилтаа хийж явж чинь тодорхой хэмжээнд хөрөнгөт банкнаас зээл авч чинь. Тэгвэл тендерийн хуулийн дээр оролцож байгаа компаниудыг та нар сүүлийн 3 жилийн адил төстэй үйл ажиллагааныхаа материалаа мөнгөнийхөө чадамжаа харуул гүйцэтгэлийн баталгаа хий. Өвчнөө юм шаардж. Тэгвэл төрийн тендер? Тийм, төрийн тендер. Тэгвэл иргэдэд хувьд тэр барилга хийж байгаа компаниуд бас тодорхой шаардлагуудыг тавиад тэр шаардлагад хангасан компанид зөвшөөрлийг өгдөг тийм систем болдог юм тийм. Тэгж наривчлах шаардлагатай байна. Төрийн мөнгийг бол хохирохгүйгээд үзэж тараад байгаа шүү дээ. За баярлалаа. Сүүлийн реклам орсон байна. Энийний дараа бид энэ сэдв дээр бидний мэдэх ёстой эсвэл шаардах ёстой юу юм бэ гэсэн оролцогчдийнхоо байр суурийг аваад хэлцүүлгээ авахлаа. За одоо бид нарт 8 минут үлдсэн. Тэгэхээр хүн болгоныг 2 минут ярих боломж байна. Би юуны төрөнд одоо хохирогчдынхаа байр суурийг авах хүсэлтэй энэ одоо яг энэ хилцүүлэгт орсныхны хэлмээр байгаа юм а та хэлээд. За миний хувьд бол туйлын өсөл одоо бүх засгийн газрын ордон болон одоо бүх одоо төрийн байгууллагууд тий хамтарч ажиллаач иргэдтэйгээ. За яагаад хамтарч ажиллаж байгаа юм гэхээр боломж болох барилга дээр иргэдтэйгээ нийлээд бичиг баримтны асуудал ч гэдэг юм уу тий. Иргэдэнд санхүүгөө босгоцсон бол энийг 500 өрхөө оруулчихъя гэд бас төр засгаас сэтгэл гаргадаг баймаар байна. Тэгэхээр одоо манай дээр одоо би бол энэ заавал энэ барилга ашиглалтанд оруулна, өөрөө амьдрна. Энэ барилгын салбарт хэрвээ үнэхээр намайг одоо тултал нь яваач гэвэл би тултал нь явна. Ягаад гэвэл Монгол улсын иргэн маш их олон охирсон. Энэ зовлон би өөрөө биеэр амссан учраас би тэгж хэлээд байгаа. Хэрвээ би энэ зовлон амсаагүй бол би өнөөдөр энэ нэвтрүүлгийг үзэж үгүй ч үү те. Тэгэхээр өөрөө хохирогч болчоод маш их юм судалт юм байна. Тэгэхээр Монгол улсын засгийн газар одоо ерөнхийлөгчөөсөө гуйх юм боломжит барилга дээр ажиллаа. Одоо утаа яндангуу болох гэдэг шүү дээ 500. Тэгэхээр энэ зарцаахтай биш тий хин нэгэн дээр хариуцлага авахтай биш. Яг иргэдтэйгээ тулж ажил. За тэгээд бүх боломжит барилгыг босго. Тэ Монголын эдийн засаг сайжрах шүү дээ. Иргэд ч гэсэн сайжирна. Хүүхдээ орчин гоё болно. Үнэхээр болохгүй байгаа хохирлыг одоо төр засаг тий оюун мэдлэг боловсралтай одоо хуулийн профессорууд ярьж байгаад энийг яаж хүмүүний хохирлыг барах вэ гэхээр нөгөө бид нар татвар төлөгчийн мөнгийг авах гээгүй шүү дээ. Хамгийн гол нь боломжит юм дээр юу байна? Иргэдэд хохирохгүй талаас нь авч үзээч гэж хүсэж байна. Одоо яг үүндээ манай ариун сэх энэ хилцүүлэгт орсных одоо юу хэлж байна хилцүүлгийг дуусгамаар. Тэгэл сая ярьлаа л да яндангуй болохмоор гэсэн тийм. Бид ч одоо бас яндангуй болохын тулд бас хөрөнгө мөнгө оруулж байгаа л гэж бодож байгаа шүү дээ. Энд бас ер нь бол тэгэл улс төртэй холбоотой болж байгаа байхгүй. Би одоо ингээд бас хэрвээ үнэхээр яндангуй байлгамаар байвал бид нар ч гэсэн тэр гоё нөхцөлөнд бүрдүүлээд өгөө. Бид нар мөнгө ханаас ч хамаагүй олоод бид нар тэдэнд хөрөнгө оруулъя. Тэ? Бас ингээд хамт яндангуй ингээд амьдцай бас ингээд утаатай унаартай ингээд энэ дунд ч хүүхд амьдрахад бас хэцүү байгаа шүү дээ. Тийм болохоор ингээд залуучууд ч гэсэн ер нь гадаад дотоод яваад мөнгө олж ирж хахад ингээд яндангуй болгоо ингээд
бид нар чинь гэр оролт ингээл амьдрах гэж хүсэхгүй л байгаа шүү дээ. Адилхан ингээл миний үеийн залуучууд бас гадаадаас орж ирнэ. Бас мөнгө хоримтлуулаад бас нэг байранд өгнө. Бас тэгээд ингээд залилуулна. Бас дахиад нөгөө хүсэл зориг нь мухаад дахиад өөр тийшээ явъя гэдэг тийм биш. Зүгээр одоо ингээд бид нар олсон мөнгөө бид нар чинь яндангуй болохын төлөө хичээж байгаа гэдгийг бас манай улс төр хараасаа тэ энэ нэг асар том залингийн хэргийг ер нь ингээд цаашаа зөксөх арга хэмжээг нь буюу илүү сайжруулдаг ч юм уу нэг тиймэрхүү арга хэмжээ аваасаа л гэж хүсэж байна. Тийм. За манай риэлтор байр суурьтай. За яг миний хувьд бол бас бизнесний адилхан иргэн баггүй адилхан нэг өдөр бас ингээл яг үүсэхгүй баггүй. Тийм болохоор ер нь бол төрөнөөс хойш би хэлээл байгаа л да. Мэргэжлийн оролцогч талуудыг заавал байлцуулаа. Тэ? Би өөрөө барилгач байх албаа, өөрөө хуульч байх албаа, өөрөө риэлтор байх албаа тэ. Тэгэхээр зүгээр наад зах юмудаа асуучдаг, мэдчихдэг тэ. Танил талаасаа ч юм уу асуучдаг ингээд байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар өөртөө тэр шаардлагыг мэдчихэж хүнд шаардлага тавих байхгүй юу? Тэгэхээр одоо бид нар энэ хөгжөөд байгаа энэ болонготой зах зээлийг эргээд бид нар өөртөө л засна. Яг үндэ төр засаг бас нэг шууд одоо манай ус чинь өөрөө ядуу штэ тий. Шууд ингээл гаргаад тэдэн мянган айл ирэхэд дуусах юм уусаа гэж бол мэдгүй би бол итгэхгүй байна. Тэр бол айгу удна. Тийм болохоор дараа чинь бид нар хүмүүстэй сэрэмжлүүлэг болох үүднээс барилга байдаг компани мөнгө өгчл байгаа бол хариу заавал тэр шаардлагын айлыг цааснаар буулгаж баталгаажуулж аваач. Эргээд муу юм болно гэж заавал бодох хэрэгтэй. Одоо бид нар ингээл азан найж байгаа байхгүй юу тий. За баригчаасаа тий гой болоосаа хурдан байртаасаа гэл ингээд өдөр шөнөгүй залбирах биш. Тэр хүнийг байхгүй болтол боломж хахаад за энэ байдлыг би яа дуусахгүй л энэ орсон суугч намаа барьж идэх юм гэдэг сэтгэлгүй бид нар одоо өхөөсөө арга болж байгаа байхгүй. За баярлалаа. Би цагдаас асуулт асууж уучлаарай. Одоо эргээд ингээд хүний олж ирээд өргөдлөвчөө төхөр хөрөнгө мөнгөө ийш тийш нь гуйвуулчих юм аа. Нэр дээрээсээ асуулчих юм аа. Тэр хүний чинь би ингээд байрыг олоод тогшохоор намайг айл ингээд сүрдүүлсэн ингээд цагдаад өччих юм аа. Чи юм олж авмаар ингээд иргэд бол бохомдаад уйлаад байна шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө хөрөнгө хураах гэдэг юм уу царцаах, барьцааг нь авж үлдэх гэдэг дээр одоо яг юу болд юм бэ? Үйл явц нь яг яа вэ? За мөрдөн шалгах ажиллагааны үед бол тухайн гэмтрэгт холбогдож этгээдээ нэр дээр бүртгэлтэй үйл хөдлөх болон хөдлөх хөрөнгө байгаа хэсэг талаар лавлаа төрийн байгууллагаас гаргуулж авна. Хэрвээ байгаа бол тухайн одоо шил магадгүй арилжааны банкудад нь данс байгаа дансны тодорхой хэмжээний мөнгө өөлөл энийг нь бид нар хязгаарлах битүүмжиж хурааж авах ажиллагаа хийгдэнэ. Мөн үйл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө байх юм бол түүнийг нь мөн прокурорын зөвшөөрлөөр бид нар битүүмжиж хурааж авах ажиллагаа хийдэг. Ингээд шүүхийн тухайн хэрэгтэй бид нөгөө битүүмж хурааж авсан хөрөнгүүдөө бүгдийг нь хавсаргаад шүүхийн байгууллага руу шилжүүлнэ. Шүүхийн байгууллагаас тухайн иргэдэд хохирлыг одоо иргэдэд ямар байдлаар хуваарлаж болох вэ шүүхийн байгууллага шийдвэрлэдэг. Залилах төрлийн гэмт хэргийн хохирлын хэмжээ бол байна. Тэгэхээр нөгөө хохирол барагдсан хэмжээнд нэг хэдэн хувьтай байдаг вэ? Хэдэх боломжтой одоо жишээ. Тэр бол яг нөгөө нэг нэгдсэн манай мэдээлэл сангийн том мэдээлэлс хаана яг өнөөдрийн үед би бол тэрийг бол бэлдэж авчираагүй. Тэгэхдээ ер нь бол бид нар тодорхой хэмжээнд хөрөнгийн хураах, битүүмжлэх, тодорхой хэмжээ хохирол багдуулах боломж олцоог нь олгож байгаа. Тэр хөрөнгө хураах ажиллагаануудыг бол нэн дээр хамгийн дөрөнд хийгддэг ажиллагаанууд нэг. За, хуульчдээсээ би дунд нь яг асууж иргэнээс ирсэн асуулт. Цагдаагаар ингээд асуудал шийдэгдээд яхаар шүүхийн шийдвэр дээр очиод одоо бид нар гуруула зэрэг гэрээ өгөхөд би арай төрүүлээд ирсэн бол одоо мөнгө төрүүлээд авчмаар одоо шудраг усны зарчмаар авал. Тэгэхээр ингээд арай танилтаа сүүхээтэй нь явж байгаа шүүхийн шийдвэр арай өөр үйлчлээд энэ төрүүлээд мөнгө авсан байна. Би бол өмнө захиалга өгсөн байдаг гэдэг юм те. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх процесс дээр бас өөрөө шийдвэр гүйцэтгэл дээр бас ямар процесс хийгддэг вэ? Энэ дээр за иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр бол дарааллаараа явдаг угаасаа шүүхийн шийдвэр гарсан дарааллаараа явдаг. Шүүхээс шийдсэн байдаг. Шүүхээс шийдээд шийдвэр гүйцэтгэл байгууллагт хандсан дарааллаараа явдаг байхгүй. За их баярлалаа. Залилах өөрөө дотроо маш олон салаа явчихсан. Хуурамч бичиг баримт үлдэх, хит хямд үн одоо санал болгох, романс заллин, итгэл эвдэгч гэдэг юм ингээд заллин ч өөрөө дотроо олон салаа явцсан байна. Тэгэхээр таны том хэмжээний худалдаа бол том гэлтгүй мөнгө төгрөг санхүүтэй холбоотой асуудал дээр шийдвэр гаргах гэж байгаа бол хамгийн түрүүнд нэг сая төгрөгөөр хуульч, өмгөөлөгч, за риэлторт ханд зөвлөгөө авах гэдэг юм уу? Мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваач гэж юуны өмнө уриалмаар байна. Дараа нь бүртгэл цэг юм байна. Tender Go имэн гих мэд Open Data гэсэн
төрийн мэдээллийн их өгөгдлийн санд хандаж тухайн компани эзэн нь мөн нисэх тендерт оролцож исэн түүх гэх мэт гар доорх одоо хувилбаруудаас шалгаж хайлт хяналт хийж үзээч гэсэн ийм одоо уриалгыг хэлж байна. Тэгээд энэ хилцүүлэгт оролцсон та бүхэндээ их амжилт хүсье. Байр нь баригдах болтугай одоо энэ залилуулчаад байгаа мөнгөө одоо гаргаж авах болтугай л гэж хүсье та. Эх 7 оны шинэ сэдвтэ оргид бол зэ хамтаас үзэгч танд баярлалаа.